зээл хөөцөлтнө гэдэг ч бүүн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол? Зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна. Орон сууцны зээл авахд хийгдэх гэрээнүүдийн талаар танд мэргэжлийн хүн зөвлөгөө өгөх болно. Манай эфирт Голомт банкны орон сууцны санхүүжилтийн хэлтсийн менежер Хосоо ирсэн байгаа. За, орон сууцны зээл авахд хичнээн төрлийн гэрээ хийж байна. За, ерөнхийдөө орон сууцны зээл хүсэгч маань банктай хийгдэж байгаа гэрээнүүд нь ихвэл зээлийн гэрээ, за барьцааны гэрээ, барьцаалбар гэсэн үндсэн 3 гэрээнүүдийг бол хийгдэж байгаа. За, яг батлан даалтын гэрээ гэж бас хийгдэж байгаа. За, ийм гэрээнүүдийг бол хийгдэж байгаа маа. За, гэрээ маань яаж хийгдэх вэ гэхээр зэрэг нэгдүгээрт хамгийн түрүүнд тухайн худалдаж авч байгаа байрны гэрчилгээ. За, тухайн хүний нэр дээр шилжсэний дараагаар энэ бүх гэрээнүүд хийгдэж эхэлнэ гэсэн үг. За, гэрээ хийгдээд улсын бүртгэл бүртгүүлэгдсэний дараагаар нөгөө мөнгө маань худалдаж байгаа талд маань шилждэг ийм процедур явагддаг байгаа. За, тэгэхээр энэ гэрээнд оролцогч талууд маань ямар хүмүүс байх юм бэ гэхээр зээлийн гэрээнд бол мэдээж хэрэг зээл хүсэж байгаа зээлдэгч нар. За, үндсэн зээлдэгч, хамтсан зээлдэгч бол оролцдог. За, барьцааны гэрээнд бол хүн одоо үйл хөдлөлгөөрийн гэрчилгээн дээр нэр нь орсон хүмүүс энэ гэрээнд оролцдог байгаа. За, барьцаалбар дээр мөн барьцаалбар гэдэг маань өөрөө барьцааны гэрээгээ дагаж явдаг учраас мөн адилхан барьцаалуулагч нар ерөнхийдөө оролцдог. За, тэгэхээр гэрчилгээн дээр за үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч эхнэр нөхөр хоёр за хүүхдээ нэмээд оруулчлаа. За, аав ээжигээ нэмээд оруулчлаа гэвэл энэ бүх хүмүүс барьцааны гэрээнд гар усах зурнаа гэсэн үг. Тэгэхээр за зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, барьцааны гэрээ гэдэг ерөнхийдөө бол 3 төрлийн гэрээ гэж байна. Зээлийн гэрээ гэдэг нь юу вэ? За, яг зээлийн гэрээ гэдэг маань ер нь бол зээл хүсэгч банктай хийгдэж байгаа гэрээг бол зээлийн гэрээ гэж хэлж байгаа. За, гэрээний эхний хэсэгт маань ерөнхийдөө зээл хүсэгчийн мэдээлэл, тухайн хүний овог нэр, регистрийн дугаар, хаяг байр шил гэдэг. За, мөн зээлдүүлэгч талаас оролцоо банкны мэдээлэл орж ирдэг. За, дараагийн хэсэгт маань зээлийн нөхцөл, тухайн зээлийг ямар нөхцөлд оруулж байгаа юм. За, зээлийн хэмжээ орж ирж байна, зээлийн хүү орж ирж байна. За, зээлийн хугацаа орж ирж байна. За, тэгээ бусад нөхцлүүд одоо иргэнүүлэх ямар нөхцөлтэй юм тийм ээ. Энэ нөхцлүүд орж ирж байгаа. За, дараагийн хэсэгт болох төр зээлдэгч болон зээлдүүлэгчийн эрх үүрэг, хариуцлага, шаардлага гэсэн нөхцлүүд орж ирж байгаа. Ерөнхийдөө ийм мэдээллүүд ерөнхийдөө зээлийн гэрээнд бол багтдаг. За, ер нь бол гэрээг байгуулахдаа тухайн гэрээнд оролцогч талууд маань бас шаардлагыг хангасан байх ёстой л доо. Эндээ гэрээ бас хүчин төгөлдөр бус болох бас нөхцөл байгаад байдаг. За, тэр гэрээ маань юу байх вэ гэхээр зэрэг за хууль зөрчсөн, эсвэл дүр хэсгсэн. Тэр нь юу гэсэн үг вэ? За, одоо жишээ нь бол банкны дүрм журмын дагуу биш, эсвэл Монгол Улсын хуулийн зөрчсөн заалтуудтай гэрээ ч юм уу тий. Ийм гэрээнүүд бол хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа. За, мөн тухайн гэрээнд оролцогч тал маань өөрөө хуулийн шаардлага нийц хангахгүй одоо эрх зүйн бүр чадамжгүй иргэн ч юм уу тийм ээ, насанд хүрээгүй ч юм уу. За, эсвэл эрх зүйн бүрэн чадамжтай бус одоо сэтгцэн эмгэгтэй, өвчтэй, за боли нөгөө согтуу байх үедээ хийсэн хилцэл ч юм уу тий. Энэ тохиолдолд бол гэрээг бас хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой байдаг. Тэгэхээр аль болох ийм эрх зүйн чадамжгүй, өөрийгөө хянах чадваргүй байх үедээ зээлийн гэрээ, бусад ер нь гэрээ хэлэлцээрт оролцохыг бол татгалзах хэрэгтэй болж байгаа. За, дараагийн гэрээ маань өөрөө барьцааны гэрээ гэж байна. За, барьцааны гэрээ маань өөрөө ямар шаардлага хангах вэ гэхээр ерөөсөө л үйл хөдлөлтөй хөрөнгөтэй холбоотой мэдээллийг агуулж байгаа. За, нэгдүгээр техникийн ээлжинд яг л зээлийн гэрээтэй адилхан оролцогч талуудын мэдээлэл бол тусгадах хэрэгтэй. Барьцаалагч талх дээр нөгөө гэрчилгээн дээр нэр дурдсан хүмүүсийн мэдээллүүд орчих хэрэгтэй. За, хоёрдугаар ээлжинд барьцаа хөрөнгийн мэдээлэл орж ирж байгаа. За, орон сууц юм уу юу юм? За, байршил нь хаана юм? За, метр квадратны хэдийн тий. За, нөгөө улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар нь хэдийн ингээл иймэрхүү мэдээллүүд ерөнхийдөө орж ирж байгаа. За, барьцааны гэрээг дотор нь бас батлан даалтын гэрээ, баталгаат ипотекийн гэрээг их төрлүүдээр ерөнхийдөө явагддаг. Гэтэ орон сууцны зээлэн дээр их хвчлэн барьцааны гэрээ буюу ипотекийн гэрээ гэж нэрлэж явагдаж байгаа. За, одоо бол ипотек буюу үйл хөдлөлгөөрөнд барьцаалж байгаа гэрээнүүдийг ерөнхийдөө ипотекийн гэрээ гэж хэлж байгаа. За, барьцааны гэрээ нь бас мөн хөдлөх хөрөнгө дээр бас хийгддэг учраас энд бол ипотекийн гэрээ гэдэг нэршлэр явж байгаа. За, барьцаалбар гэдэг маань өөрөө ямар утгатай юм бэ гэхээр зэрэг ерөнхийдөө барьцаа хөрөнгө эзэмшиж байгаа нөгөө иргэд байна шүү дээ. За, тий.
энэ хүмүүс маань за барьцаа хөрөнгийнхөө бусдад шилжүүлэх, худалдан борлуулах эрхийг одоо барьцаалуулагч тал руу шилжүүлж байна л гэсэн утгатай. Ер нь бол энгийн үгээр хэлгээд. Тэгэхээр зэрэг хэрвээ одоо зээлээ төлөхгүй ч юм уу те үүргийн гүйцэтгэл хангахгүй тохиолдолд банк маань одоо шүүхийн бус замаар шүүхээс гадуур нөгөө барьцаа хөрөнгийг борлуулах, дуудлага худалдаагаар оруулах, хүнд зарах байдлаар зээлийнхаа үүргийн гүйцэтгэлийг хангуулж болно л гэсэн юм эрхийн үнд цаастай эрхийн бичиг болж байгаа. Барьцаалбар гэдэг нь. Тийм. Энэ маань өөрөө барьцаа хөрөнгө дагаж явдаг, барьцааны гэрээгээ дагаж явдаг юм эрхийн бичиг байна. За энэ бүх гэрээнүүдийг бүгдийг ерөнхийдөө бичгээр үлдээд нотариотоор батлуулаад за улсын бүртгэл бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж ингэж явж байгаа. Тэгэхээр одоогор иргэд орон сууцны зээл авахд энэ бүх гэрээнүүдийг хийж байгаа юм байна. Ерөн зүгээр иргэд энэ тал дээр зөвлөгөө өгөхөд иргэд энэ гэрээ байгуул юунд илүү анхаарах шаардлагатай байна. Ямар алдаа дутагдлууд гарч ах шиг байна. За яг гэрээгээ манай иргэд яг гарын үсэг зурхаас өмнө маш сайн унших хэрэгтэй. За доторх зүйл заалт болгоныг уншаад за өөрт ойлгомжгүй байгаа заалтуудыг нөгөө гэрээ байгуулж байгаа эдийн засгчтайгаа асууж тодруулаад тий. За ингээгүйгээс болоод нөгөө хариуцлага, үүрэг хариуцлага гэдэг маань өөрөө алдагддаг. Үүнээсээ болоод банк гэрээний үүргээ биелүүлээгүйгээд зээлийн буцаанд дутах ийм эрсдэл гардаг. Яг зээлийн гэрээн дээр бас маань нөгөө даатгалын асуудлууд байдаг тийм ээ. За тий. Даатгалаа төлөхгүй. За энэсээ болоод бас даатгалаа төлөхгүйгээс болоод бас банк маань өөрөө одоо харилцагч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. За мөн хугацаанд төлөөгүй асуудал байна. За хугацаанд төлөх асуудлыг бол зээлийн гэрээ байгуулахад төлбөрийн график гэж хийгддэг. Төлбөрийн график нь зээлийн гэрээний маань хавсралт болж орж ирдэг. За энэ график зээлдэгчтэй зохиохдоо за хизээ төлөх боломжтой тухайн хүний за мэдээж бол сар болгон төлнө тийм ээ. Тийм. За сар болгоныхаа орлого цалин мөнгө нь хизээ буудیں۔ Тэ. Энэ мөнгөтэй холбуулж ойролцоо өдөр төлөх юм уу? Их байдлаар хуультай холбоотойгоор зохиож болдог. Тэгээ энэ графика зөрчсөн эсвэл иймэрхүү байдлаас болоод зээлийн үүргээ гүйцэтгэж чадаагүй улмаас ингээд буцаанд дутах асуудал гардаг. Дараагийнх нь болохоор итгэмжлэл гэдэг нэг юм бас яриад байна тий. Тийм. Энэ яг юу вэ? За итгэмжлэл гэдэг маань одоо өөрийн томилогдсон төлөөлөгчөөр дамжуулан за өөрийнхөө нэрийн өмнөөс одоо зээлийн гэрээн дээр барьцааны гэрээн дээр барьцаалбар дээр гарын үсэг зурулах тийм ээ. Өөрийнхөө гүйцэтгүүлж болох үйлдэлүүдийг өөрийнхөө өмнөөс хийхин тулд гаргаж байгаа л нэг баримт бичиг юм л та. За үүнд нь бол итгэмжлэх юм бол бутга гэж юмыг маш сайн тодорхой бичих хэрэгтэй байдаг. За утган дээр жишээ нь зээлдэгч өөрөө бичих юм байна тий. Би зээл авч байгаа бол итгэмжлэхтэй би өөрөө бичих юм байна тий. За хоёр зээлдэгч ингээ итгэмжлүүлэгч хоёр ингээ нотариот дээр сууж байгаа бичүүлэх нь шүү дээ. За зөвхөн зээлийн гэрээн дээр гарын үсэг яг биччих юм бол нөгөө итгэмжлэхээ барьж чад байх юм бол зөвхөн зээлийн гэрээн дээр л гарын үсэг дээр хүндүүлэлнэ. Барьцааны гэрээн дээр төлөөлж зурч чадахгүй болчих жишээ. За. Тэгэхээр зэрэг зээлийн гэрээн дээр зурулах, барьцааны гэрээн дээр зурулах, барьцаалбар дээрээ зурулах. За мөн нөгөө өөрийнхөө нэрийн өмнөөс улсын бүртгэл бүртгүүлэх, одоо гэрээнүүдийг өгөх, авах гэх ингээд бүх одоо нөгөө зээлийн процедуруудыг ерөнхийдөө тусгай явах хэрэгтэй гэсэн үг. За ер нь бол итгэмжлэхийг заавал нотариотоор батлуулж иж хүчин төгөлдөр болж байгаа л да. За энэс гадна итгэмжлэх хүн маань өөрөө Монгол оронд байдгүй ч юм уу те эсвэл хөдөө гадаа ажиллаар явчихсан. Ийм тохиолдолд одоо зээлийн гэрээн дээр зурч чадахгүй яах вэ гэсэн юм асуудал бас практик дээр тулгардаг. За энэ тохиолдолд яг хуу гिचлэгэн дээр нэг хүүхэд нь нэр нь бичигдсэн байдаг. Хүүхэд нь одоо гадаад сурч байгаа. За тэр тохиолдолд яг вэ гэхээр хүүхэд нь одоо өөрийн одоо амьдарч байгаа улс орныхоо Монгол улсын итгэмжлэх консул төлөөлөгчийн газраар дамжуулаад итгэмжлэх хийлгээд гадаад хэргийн ямруу дамжуулж ирдэг. Ингэж авах нь. Тийм ийм байдлаар авдаг. Ерөнхийдөө нотариотч үүргийг маань төлөөлөгч консулын газар гадаадд байгаа бол тийм Монгол улсын төлөөлөгч консулын газар за бүр хөдөө орон нутгатайгаа бол засаг даргын тамгын газар тухайн орон нутгийн орон нутгийн засаг дарга. Энэ хуулийн этгээдүүд маань нотариотыг гэрчлэх, нотариотын үүргийг бол гүйцэтгэдэг. Тэгэхээр зэрэг эдгээр байгууллагуудаар гэрчлүүлсэн тамгатай бичгээр бол итгэмжлэлээр бол бас явж болно. За итгэмжлэлээр бол за тэр утга гэдэг юм ихсэн анхаарах нь шүү. Тэгээд итгэмжлэл бичгтээ бол шинэ намайг итгэмжлэж байгаа хүн бол би зөвхөн паспортын өөртөө авч чад нотариот дээр хилчиж болохгүй бол заавал хоёулаа очиж нотариот дээр сууж агаад утгаа бичих юм уу? За одоо гадаад оронд байж байгаа бол ялч хоёулаа болж чадахгүй л болж таарч байгаа юм л та. За ядаж паспортоо нотариотоор батлуулаад эндээс нь явуулдаг ч юм уу тийм ээ. Ийм байдлаар л ирэхэд яаж байгаа. За энд иргэд эндээ байгаа бол одоо нэг нь
гэрээсээ гарч чаддгүй ч юм уу тийм хүмүүс байж болно шүү дээ. Хөшин настай хүмүүс. Тий. Тийм хүмүүс бол ерөнхийдөө дуудлагын гэрээр нотротоор батлуулдаг ч юм уу те. Ингээд авчираад хамт байж байгаа нотротоор батлуулж байна. Батлан даалтын гэрээ гэдэг юм ярьлаа л да. За тийм. За батлан даалтын гэрээ гэдэг маань одоо зөвхөн манай зээлдэгч, зээлдүүлэгчээс гадна одоо 3 дахь гэхэд орж ирж байгаа. Ийм гэрээ байна. За батлан даалтын гэрээг бол банк зөвхөн тэр 3 дахь этгээчтэй л хийгдэж байгаа гэрээ. Одоо чинь би зээл авч байгаа гэхэд намайг батлан дааж байгаа хүнтэй л энэ гэрээ ихнэх гэсэн юм тий. За батлан даана гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хэрвээ та одоо зээлийн гэрээнийх үүргийг биелүүлэхгүй. За зээлээ төлдгөө гэж бодоход таныг батлан дааж байгаа хүн маань таны өмнөөс зээл төлнө л гэсэн утгатай. Тэгэхээр зэрэг батлан даагч маань өөрөө мэдээж бас орлоготой. Нөгөө зээлийн орлогын шалгуурыг хангасан тийм хүн байх хэрэгтэй болж байна. Батлан даалтын гэрээ маань зээлийн гэрээн дээрх үндсэн үүргийн гүйцэтгэлийг ер нь хангуулж явж байгаа. За зээлийн гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар эсвэл зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах юм бол батлан даагчаас маань зөвшөөрөл заавал авч иж энэ гэрээнүүдэд маань нэмэлт өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр батлан даалтын гэрээтэй явж байгаа гэх юм бол нөгөө хүмүүсийн зөвшөөрлийг авах байна. Зээлийн гэрээ байгуулахад заавал батлан даалтын гэрээ хийх юм уу? Заавал би заавал хийх албагүй. За. Ямар өөрөө батлан даалт авъя гэж болно. Эсвэл банкны эрсдлээс эрсдлийн удирдлагын газраас за энэ хүн бас зээлээ төлөхгүй байх магадaltaй. За орлого нь бас докторгүй ч юм уу тийм ээ. За. Бас энэ хүн улирлын чанартай ч юм уу. Орлого олохгүй болчих магадaltaй ч юм уу. Иймэрхүү байдлаар зээлийн газар эрсдлийн удирдлагын газраас бас батлан даалт авъя гэсэн бас хурлын шийдвэр гарч болно. Тэгэхээр ер нь гэрээ байгуулахад манайхны дунд ямар хүндрэлүүд гэдэг юм уу гарч байгаа шүү. За манай дөр бол энэ гэрээг байгуулахтай холбоотой бэрхшээлүүд гэвэл нотариатын асуудал одоо жишээ нь гарч ирэх магадaltaй. За зээлийн гэрээ энэ 3 гэрээг одоо ер нь бол банк гэрээт нотариатаар ерөнхийдөө хамт байгуулагдаж явдаг. За энэ гэрээнүүдээ одоо жишээ нь хамаагүй нотариатаар очиж байгуулчлаа гэж боддог. За орон сууцны зээлийн гэрээ маань өөрөө урт хугацааны зээл магадгүй 5-6 жилийн дараа ч юм уу те. Үүргийн гүйцэтгэл хангуулахгүй болоод шүүх рүү шилжлээ гэж бодлоход. Шүүхтэр хугацаанд нөгөө нотрот гэрээг батсан нотрот маань өөрөө дуудагдаж гэрчээр суудаг учраас 5-6 жилийн дараа нөгөө нэг нотрот маань байх хэсэг нас тодорхойг болчихдог учраас мэдээж банк бол тусдаа гэрээ байгуулсан баталгаатай нотротоор ерөнхийдөө батлуулж явж байгаа. Тэгэхээр бас иргэд маань энэ дээр бас буруу ойлголттой байдаг. Энэ банкуд нотротоо ингээд өөрсдөөсөө гаргадаг ч юм уу те. Иймэрхүү байдаг. Энэ бол цаад учир нь бол нөгөө буух эзэн буцхай ихтэй гэдэг шиг л. Тэгэхээр банк аль биесээр гэрээ байгуулсан. Тэр нотротойгоо ерөнхийдөө харьцаад дараа нь асуудал гарлаа гэхэд хүн маань өөрөө бэлэн байж байгаа учраас ер нь бол банкны гэрээт нотротоор л ерөнхийдөө харьцах зүгээрээ гэж л. Зээл хөөцөлтөн гэдэг ч бөөн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна.